одоо бүгд дараагийн насгалд орцгоё. За дараагийн насгал бол өвдөг өндөр гүйх байгаа. За өгшөөлөө. 1 2 3 4 5 7 8 1 2 3 За нэг 4-5 оролцоор 8 дотор орох хэрэгтэй байгаа. За дараагийн дасгал бол за өсрөнгөө хөлөө солбож доош суух. 1 суулаа, соллоо, суулаа. 1 2 3. За ингэж ингээдээ доош сайн сууж өгөх хэрэгтэй байгаа. Аль төрөө өвдгөө гадарт ойрхон сууж өгөх хэрэгтэй байгаа. За ингээ бүгд хамтдаа эцгээе. 3 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За одоо бүгд дараагийн дасгал бол за хойшоо өвдөг үлмээ хойшоо татах хэрэгтэй байгаа. 3 1 2 3 4 6 7 8 2 4 6 7 8 1 3 4 5 7 8 1 3 4 5 7 8 1 4 5 6 1 2 3 4 5 7 8. За дараагийн дасгалд орцгоё. Дараагийн дасгалыг хийхдээ мөрнөөс илүү хэмжээтэй зайны бэлтгэл байдалд аваад хоёр тишээ өсөрч за доош суух хэрэгтэй дасгал байгаа. Инхээр тул та бүхэн аль болохоор хоёр тишээ хангалттай сууж өгөх хэрэгтэй байгаа. За ийм хөө байдалтай баруун тал руу гарлаа. За бүгдөө эхэлцгээе. 3 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн дасгал бол мөрнөөс илүү хэмжээтэй зааваад урдаа гараад ангидаж сайн лав авах хэрэгтэй. Ингэхдээ хоёр тохоогоо уушин шахаж өгнө. Шахаж өгөөд хоёр тиш нь сайн савлттай хийж юм. За бүгд хийцгээе. 1 2 3 4 5 6 7 8. За баярлалаа.